Өдрийн мэнд кино үзэн суугата тавтай морил. Өнөөдөр би та бүхэндээ 2051 оны хүн төрөлхтний мөхлийг зогсоохын тулд өнөө цагийн иргэд хэрхэн ирээдүйрээ дайнд борцсон тухай өгүүлэх The Tomorrow War буюу маргаашийн дайн киног товчлон хүргэх болно. За ингээд тухлан сууж таалан болгоно уу. Үйл явдал 2022 оны 12 сараас эхэлнэ. Тим постерын гар утас дуугарч тэрээр ажилд орох гэж маш их хичээж байна. Түүний цэргийн намтар маш баялаг. Тэрээр анугийн тусгай хүчний ногоон бэрэж үүдийн гишүүн байсан бөгөөд одоо биологийн багшаар ажиллаж буйж гэртээ харихтаа мөрөөдлийн ажилдаа орохыг маш их найдаж байв. Гэрт нь 100 сарын баярын үдшилэг болж байгаа бөгөөд тэрээр өөрийн бяцхан охин Маягаасаа зарим зүйлсийг зөөхтөн туслахыг хүснэ. Түүний хайрт эхнэр эмийн үдшилгийн бэлтгэл туслахыг хүсгэд дин утсаар ярьж байсан бөгөөд би лабораторид мөрөөдлийн ажлаа авах магадлалтай байна гэж хэлдэг. Эми Маяд хандаж дингийн ааваас цагтл ирснийг дуртахад дингийн царай тэр даруй хувьсгийн. Тэрээр аавдаа маш их гомдсон тул тэрхүү цагтлыг шууд хогийн сав руу шидэж орхиод тэр эмээ болох эрхээ аль хэдийн алдсан гэж эхнэртээ эрс шийдэмгий хэлдэг. Дин утсаар яриагаа дуусгахаар гадагш гарахад харамсалтай нь ажлыг өөр хэн нэгэн авсан тул маш их бухимдан багтарч байгаагаа мэдэрнэ. Тэрээр гэртээ буцаж ирээд сэтгэлээ тайвшруулахын тулд охиныхоо хамт зурагтаар хөл бөмбөгийн дашт үзэж сууна. Дин охиндоо зурагтаар гарч буй тоглогчдыг дэлхийн шилтгэн гэж тайлбарлахад охин нь өөрөө ч бас тийм шилдэг нэгэн болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Дин түүнд шилдэг болохын тулд бусдын хүсээгүй зүйлийг хийх хэрэгтэй гэх сургамжтай үг хэлдэг. Гэтэл яг энэ мөчид дэлхийн нийтийг цочирдуулсан үйл явдал боллоо. Хөл бөмбөгийн талбайн голд хачин жигтэй портал нээгдэж дотроос нь хид хідэн зэвсгэлсэн цэргүүд гарч ирэв. Тэд өөрсдийгөө 2051 оноос ирсэн гэдгээ мэдэгдэж дэлхий рүү довтолж бүх амьдралыг бараг устгасан цагаан сарууд хэмээх хар гаригийн растай дэлхийн дайн дүрлцэж буй цаг үе гэдгийг тайлбарлав. Тэрхүү багийн удирдагч эмэгтэй дэлхийн нийтээс дайнд туслахыг гуйж байлаа. Хэдэн сарын дараа дэлхийн нийтээрээ ирээдүй рүү цэргийн хүчээ илгээж эхэлсэн боловч явсан хүмүүсийн ердөө 4/1 л эргэж ирж чадаж байв. Их хэмжээний хохирол нөөцийн хомсдлын улмаас үндэстнүүд одоо энгийн иргэдийгч хүчээр цэрэг болгон илгээж эхлэв. Гэвч тэднээс эргэж ирэх нь бүрч цөөн байсан тул хүмүүс энэ тэмцэл үнэхээр үнцэнтэй гэж үг хэмээн эргэлзэж эхэлжээ. Нэг өдөр дэм биологийн хичээл зааж байгаад хинч анхаарал хандуулахгүй байгааг ойлгоно. Тэрээр сурагчдаас тэднийг юу сэтэлжүүлдэг талаар асуухад Мартин гэх нэгэн сурагч гараа өргөж галдуулын тухай ярихыг хүснэ. Түүний хувьд энэ нь сэтгэл хөдлөм сэдв аж. Бусад сурагчид ирээдүйд амьдрал дуусах тул яагаад сурах хэрэгтэйг ойлгохгүй байлаа. Дин тэдэнд хандан энэ бүхэн бараг 30 жилийн дараа болох зүйл дэлхийд одоо урд өмнөхөөсөө илүү эрдэмтэд хэрэгтэй байна гэж итгэл төрүүлв. Гэтэл гинэд түүний гар утсанд цэрэгт эсэлтийн статусаа баталгаажуулахыг хүссэн мессеж ирэв. Тэрээр хамгийн ойрын цэргийн бүртгэлийн төвд очвол тэд түүнд 7 жилийн дараа өгөх бөгөөд энэ нь түүнийг элсүүлэх боломжтой болгож байгааг мэдэгдэнэ. Дин тэднээс юу болж байгааг тайлбарлахыг хүсэх боловч тэд нууцлаг хിവэр түүнийг үл тоомсорлон гарт нь нэг төхөөрөмж байрлуулна. Энэхүү төхөөрөмж нь түүнийг хянаж ирээдүйн дайнд туслах бөгөөд 2051 оноос буцаж иртэл хизээж салж болохгүй ажээ. Хожим эмид юу болсныг хэлэхэд тэрээр маш их дургуутсаж засгийн газраас зүхтах хэрэгтэй гэж хэлнэ. Дин яаж зүхтахаа мэдэхгүй байтал эми түүнд үнийг мэддэг хэн нэг би мэднэ гэж хэлдэг. Хэдэн цагийн дараа Дин нисэх онгоцны ангарт нэгэн хүнтэй уулзаж тэд хошин яриа өрнүүлв. Джеймс нэртэй энэ хүн дингийн гарт байгаа төхөөрөмжийг салгахаар бэлдэж байтал Дин чи надаас тусламж хүсэж байгаа нь хачирхалтай юм. Өмнө нь чи надад хизээж тусалж байгаагүй гэж гомдлоо хэлнэ. Дин уурлан түнд хэрэгтэй байсан ганц зүйл бол багахан тусламж байсан ч хизээж авч байгаагүй гэдгийг хэлж Маяд дахин загтал бичихгүй байхыг тушаадаг. Ингэснээр Джеймс бол Дингийн аав байсан нь илэрдэг. Дин гэртээ харахад төхөөрөмж салж чадаагүйг хараад эми маш их гуниглана. Эми түнд Маяд мэдэгдэх хэрэгтэй ингэснээр тэр ч бас мэдэж байх ёстой гэж хэлв. Дин арын хашаанд ухаж тоглож буй охин дээрээ очиж аялалд гарах гэж байна гэж тайлбарладаг. Мая тэр даруй аавыг нь цэрэг татсныг ойлгоод маш их гуниглана. Дин түнд заавал эргэж ирнэ гэж амлан тэднийг орхихоосоо өмнө охиноо чанга тэрвэрдэг. Ирээдүй рүү явхаас өмнө Динтэй хамт илгээгдэх бүлэг хүмүүсийг танилцуулж зэвсэг болон анхны тусламжийн сургалтад хамруулж амьд үлдэх боломжийг нь нэмэгдүүлэхэд ирээдүйн цэргүүд зааварчилгаа өгнө. Тэнд Дин сандарсан үедээ их ярддаг Чарл нэртэй эрдэмтэн болон тэдний араас ирсэн Дорен гэдэг залуутай танилцсан. Чарлд чимээгүй байхыг хэлнэ.
Хожим Чарльдинд хандан энэ бол Дораны 2051 онд ирж буй 3 дахь удаага гэж тайлбарлахад дин хинч буцаж ирдэггүй гэж байнга сонсдог тул маш их гайхширдаг. Тэд ярилцаж байгаад 2051 оны хүмүүс маш залуу харин дайнд илгээгдэж буй хүмүүс бүгд 40-өөс дээш настай байгааг анзаарна. Тэд энэ нь ямар нэгэн төр зуурын парадоксоос зайлсхийхийн тулд байх ёстой гэж дүгнэнэ. Цагаан сарууднууд 6 хоног тутам амархаар алга болдог бөгөөд үүнийг ирээдүйн залуу цэргүүд бям гараг гэж нэрлэдэг байна. Энэ үеэр л ирээдүйд шин цэргүүдийг илгээж хуучин хүмүүсийг буцаадаг аж. Энэ нь илгээгдсэн хүн бүр буцхаасаа өмнө 7 хоног тэнд өнгөрөөнө гэсэн үг. Дин Чарл нар тэр шөнө ярилцаж байхад Чарл ихний өсрэлтэд эхнэр нь илгээгдэж хизээж буцаж ирээгүй гонигт түүхээ ярьж байтал тохиолол хангинав. 2051 оны залуу цэргүүд энэ дасгал биш гэж орилж хүмүүс Яран портал руу чиглэнэ. Дин харт нэртэй дэслэгчээс юу болж байгааг асуухад тэрээр 2051 оны сүүлийн судалгааны төвд халдлага болж байгааг хэрэг түүнийг алдвал данж мөн алдагдах болно гэж хариулав. Тэд портлын өрөөнд орж ирээдүй рүү гарах гарц идэвчгэд Дин Чарльд зэвсгийнхээ аюулгүй байдлын цоожийг хэрхэн идэвхгүй болохыг үзүүлнэ. Хүмүүс портал руу сорогдож эхлэх үед Дин орох гэж байхад чиглэлийн солбицолд алдаа гарна. Дин болон бусад хүмүүс тэнгэрт хит өндөр гарч бүгд үхэлд хүрэх өндрөөс унаж эхлэв. Дин Чарл Доранаар азар нь тэнгэр багандсан барилгын дээвэр дээрх усан санд унаж амьд үлдэнэ. Бусад хүмүүс азааргүй байв. Дин хурдан уснаас гарч зэвсгээ шалгаад дээврийн ирмэг дээр очиод Майами балгас болсныг харна. Баг одоо 100 хэдэн амьд үлдсэн хүмүүсээс бүрдэж байхад цэргийнхэн цагийн өсрэлтэд юу буруу гарсныг шалгаж байна. Ромео командлал багтай холбогдоход Дин хариулж тэрээр хуучин цэргийн хүн гэдгийг хараад эргэн тойронд хит олон цагаан сарууд байгаа учраас тус газрыг бөмбөгдөх гэж байгааг тайлбарлана. Нэмж дуртахад Дин ойролцоох барилгад цагаан саруудаар хүрээлэгдсэн, тусгаарлагдсан зарим эрдэмтдийг аврах тусгай хүчний эсвэл байлдааны эрен хайх аврах ажиллагааг удирдах хэрэгтэй болно. Тэрээр даалгаврыг баталж дээвэр дээрх бүх чадвартай хүмүүсийг нэн даруй цуглуулна. Хэсэг хугацааны дараа тэд гудамжинд гарч Дин Нора Коанарт дараагийн хороолол руу гүйж цагаан сарууд байгаа эсхийг шалгахыг хэлнэ. Тэд гүйж очиж зам чөлөөтэй гэдгийг баталгаажуулахад баг аажмаар дагна. Тэд барилга руу ойртох тусам эргэн тойронд олон цэрэг тултаанд амь үргэцнийг харна. Хожим тэд барилгад хүрч эрдэмтэд байх ёстой өрөө рүү гарах замаа олох гэж оролдож байхад Ромео командлаас цагаан сарууднууд цусны үнэрийг олон милийн зайнаас үнэрлэж чаддаг тул болгоомжтой байг гэж мэдэгдэнэ. Гинэд тэд бүгд үхсэн эрдэмтдийн багийг харна. Ромео командлал дараа нь тэдэнд лабораториос хатуу диск, биологийн дээжүүдийг гаргаж авах даалгавар өгнө. Баг хайж байх хооронд газар дээр хянаж байгаа Нора Коанараас цагаан сарууднууд ойртож байгаа талаар мэдэгдэнэ. Диндээж бүх ил онхтой савнуудыг олж 6 минутын дараа нисэх онгоцуудыг тухайн газрыг бөмбөгдөхөөр илгээж байгаа тухай мэдээлэл авна. Дин Коан Нора нарт 7 дугаар давхарт тэдэнтэй уулзахыг тушааж тэндээс галын шатаар хурдан гарч барилгаас доош гарч цагаан сарууднаас зайлсхийхийг найддаг. Шатны хонголд ороод тэд хачин чимээ сонсно. Гинэд цагаан сарууднууд дээрээс гарч ирэн тэдэн рүү дайрч эхлэв. Тэдэн рүү буудаж байх хооронд баг доош гүйж зүхтахыг оролдоно. Дин тэдний нэгтэй ганцаараа тулалдахыг оролдсон ч эцэст нь Доранаас тусламж авна. Доран түүнийг зөвхөн хүзүү эсвэл гизээр нь л алах боломжтой гэж хэлж түүнийг ална. Агаарын дайралт хүртэл 3 минут байхад Ромео командлал багийг авч яваа тээврийн хэрэгслийг илгээнэ. Гэвч тэд ирэхэд цагаан сарууднууд тээврийн хэрэгслийг бүрэн сүйтгэнэ. Зүхтах гэж оролдож өөрсдийгөө хамгаалж байх хооронд багийн хид хідэн гишүүн тултаанд амь үрэгддэг. Агаарын дайралт эхэлж одоо 7 хүн болон буурсан баг дэлбэрэлтүүдээс зүхтахын тулд чадах бүхнээ хийж байхад нь цагаан сарууднууд хөөж байна. Коан Нора 2 хонголт гэмтэж цагаан сарууднуудыг удаашруулахын тулд 22 райд руу удахгүй бөмбөгөө хаях газарт тэд хоёроороо үлдэж хар гаргийнхан руу буудаж байхдаа золиослогддог бол бусад баг зүхтана. Үлдсэн 5 хүн нарийн завсраар цаг тухайд нь зүхтаж чаддаг. Нэг өдрийн дараа Дин Карбийн тэнгисийн цэргийн баазад Чарлигийн дэргэд сэрнэ. Хэсэг хугацааны дараа тэд Дорантай уулзаж зөвхөн гуруулал амьд үлдсэнийг нь мэдээд Дин Дораны хүзүүнд зүүсэн цагаан саруудын соёоны тухай асуухад тэр үүнийг бэлэг дурсгал гэж хариулна. Дин Доран 6 сарын дараа хорт хавдраар үхэх болно гэдгийг түүнийг илсүүлэхдээ үүнийг мэдснээ олж мэднэ. Доран түүнд дахин хэд хэдэн удаа ирсэн цорын ганц шалтгаан нь өөрийн нөхцлөөр үххийг хүсдэг учраас гэж хэлнэ. Дараа нь Динийг командлагч Ромеотой ярилцахаар дуудаж удалгүй тэрээр полковник Мюри Форестер болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь түүний охин юм.
Тэрээр Массачусетсийн технологийн хүрээлэнгээс биотехнологийн чиглэлээр докторийн зэрэгтэй гэдгээ тайлбарлахад Дим маш их бахархна. Гэсэн хэдий ч тэрээр түүнийг гэр бүлийн цуглаанд авчраагүй. Түүнийг тэнд байлгах цорын ганц шалтгаан нь цаг нь болоход түүнд чухал ажилтан туслахыг тэрээр өөрөө анхаарч байсан ч энэ нь юу болохыг хэлэхээс татгалздаг. Тэд цэргийн майханд орж полковник Мюридинд эрэхтэй цагаан сарууднуудыг алдаг, харин эмэгчнүүдийг биш хорт бодис нээсэн гэдгийг харуулна. Бүгдийг нь алдаг хорт бодис хэрхэн хийхийг сурахын тулд тэд эмэгчин цагаан саруудыг барих бөгөөд дин тэдэнд туслах болно. Нисдэг тэргээр цагаан саруудын үүр рүү явах замд Мюридинд тэдний тухай хэлэхдээ нэг л өдөр цагаан сарууднууд зүгээр л гарч ирсэн. Тэд хойд Оросоос гарч ирээд дэлхий даяар тархсан ч хинч хөлөг онгоцны буух газар эсвэл дэлхий дээр ирсэн ямар ч шинж тэмдгийг олж чадаагүй гэж хэлнэ. Дараа нь Дин түүнээс 2022 оны хооронд болон түүний нас барах хүртэл тэдний гэр бүлд юу тохиолдсныг асуухад Мюри энэ талаар ярихгүй байхан дээр гэж хэлв. Тэд цагаан саруудын үүрэнд ирэхэд цэргийнхэн эмэгчин цагаан саруудыг аль хэдийн буланд оруулж тор руу хийх гэж байна. Гинэд тэрээр чөлөөлөгдөж тэдэн рүү дайрч эхлэв. Мюри дор хүмүүст нөхцөл байдлыг хянахад туслахын тулд нүхээр үүр рүү буудаг боловч бүтлгүүдэж тэр үед Дин нисдэг тэрэгнээс олон тооны эрэхтэй цагаан сарууднууд үүр рүү чиглэж буйг харна. Тэрээр бас тусахаар буuna. Дин эмэгчин цагаан саруудын нэг сорох тэмдрүүлгийг шүүрэн аваад түүнийг уурлуулж өөрөө рүүгээ хурц нуруугаар будуулах мэхэнд автснаар тэд давуу байдал олж цагаан саруудыг тор руу хийж дараа нь нисдэг тэрэг тортой хамт хөөрч Дин Мюри нар үүрнээс гарч байхад илүү олон цагаан сарууднууд ирж хоёулаа цэргийн машин руу гүйж жолоодож явахдаа хүнд пулемет ашиглан буудаж замаа нээх хэрэгтэй болдог. Ямар нэгэн байдлаар тэд зүхтаж далайн эрэг дээр хурч машинаас гардаг. Мюри уурлаж Дин өөрийгөө аюулд оруулсанд дургуйцна. Учир нь түүнд аав амьд байх хэрэгтэй, харин Дин түүнд охиноо залгуулахыг харж чадахгүй гэж хэлнэ. Мюри Динд 2022 онд гэр бүлд нь юу тохиолдсныг ярьж эхлэв. Тодруулбал Дин түүнийг болон түүний эхийг орхисон. Дин түүнийг тасалж тэр хизээж тэхгүй гэдгийг мэдэж байгаа гэхэд тэрээр улам гонигтай болж тэд салж дараа нь салалт хийсэн. Тэрээр түүний гэр бүлээ засаж тэд дахин хамт амьдрна гэж их найдаж байсан ч 16 насны төрсөн өдрөөр нь түүний осолцсныг утсаар мэдээлсэн. Эмнэлэгт тэд түүнийг амьлуулахыг оролдох үед тэрээр монитор дээр түүний сүүлчийн зүрхний цохилтыг харсан. Үүнийг сонсоод Дин ихэд гайхан гонигтай болно. Нисдэг тэрэг ирж тэднийг далайн суурьнд хүргэж Дин ирээдүйн охиныхоо хэлсэн үгсийг бодож байна. Суурьнд нэгэнт ирээд Дин Мюригийн лабораторид уулзаж тэрээр эмэгчин цагаан саруудыг алдаг хорт бодисыг нийлэгжүүлэхийг хичээж мянган хослолыг туршиж байгаа бөгөөд бага цэргийн азар өглөө гэхэд эмэгчин алдаг хорт бодис олно гэж найдаж байна. Тэд амжилтанд ойртох тусам Дин Мюригээс хорт бодисыг олмогц үйлдвэрлэх арга байна уу гэж асуухад тэрээр нууцлаг байдлаар арга байна гэж хариулна. Дин буцааж илгээхдээс 21 цагийн өмнө тэрээр туслахыг хүсгэд тэрээр энэ бол нэг хүний ажил гэж хариулна. Тэрээр дараа нь түүний ээж Эми түүнийг харсан бол түүнээс маш их бахархах байсан. Яг одоо өөр шигэн гэж хэлнэ. Маргааш өдөр ирж Дин лабораторид буцаж ирнэ. Тэрээр ямар нэг шалтгаанаар тэнд байгаагаа мэдэж Мюригээс түүний зорилго юу болохыг дахин асууна. Эцэст нь тэрээр тайлбарлаж эхэлнэ. Тэд цаг хугацаа дуусч байгаа бөгөөд тэдэнд нөөц үлдээгүйд бол түүнд Дин хорт бодисыг өөрийн цаг руу аваачиж тэд мас үйлдвэрлэлт хийх шаардлагатай байна. Ингэснээр тэд мангасуудын эсрэг дайн гарахаас сэргийлнэ. Тэрээр яриагаа дуусгамагц компьютер одоогийн туршилт 100 үр дүнтэй болохыг мэдэгдэж улмаар тэд хорт бодисыг эцэст нь олжээ. Хэдхэн секундын дараа эмэгчин цагаан сарууд сэрж чанга хашгирав. Гинэт тэд суурьнд олон мянган цагаан сарууд давтагч буйг ойлгож Дин Мюри нар нисдэг тэрэгний тавцан руу гүйхээр зэвсгээ шүүрэн авна. Замдаа хоёрыг хид хідэн цагаан сарууд буланд оруулахад тэд буудан замаа нээх хэрэгтэй болно. Гэвч тэд гүйсээр байхад Мюри нуруунд нь хатгуулж Дин түүнийг алхахад нь туслах хэрэгтэй болно. Үүнтэй зэрэгцэн суурийн чанга яригчаар автомат дуу хоолой цагийн өсрөгчдийг буцааж илгээхэд 3 минут үлдсэн гэж анхааруулна. Мюри өвдөлтөнд автан хүчтэй цус алдаж Динд алхаж чадахгүй. Түүнийг үлдээх хэрэгтэй гэж хэлэхэд тэр татгалзна. Мюри уучлалт гуйж хүүхэд байхдаа түүнийг ийм байдлаар харсандаа баяртай байгаагаа хэлнэ. Дин цөхрөнгөө барж гунигтай болж буцааж илгээхэд 1 минутаас бага хугацаа үлдсэнийг харна. Мюри хорт бодис бүхий шилийг түнд өгөхөд цагаан сарууд гарч ирэн тэдэн рүү дайрах гэтэл газар гинт нурж цагаан сарууд Мюри нар ирмэг рүү гулсаж эхэлнэ. Дин үсрэн түүнийг барьсан ч гар нь гулсан. Тэр унана. Дин цөхрөнгөө барж түүний араас үсрэх боловч Мюригийн араас үсрэх дундуур шууд телепортлогдож буцаана. Тэрээр 2022 онд хорт бодис бүхий шилийг гартаа барьсан байдалтай сэрж дислэгч хартаа хорт бодисыг мас үйлдвэрлэж буцааж илгээх ёстой гэж хэлнэ.
Гэвч тэрээр ирээдүй рүү чиглэсэн портал идэхгүй байгаа бөгөөд хинч буцаж очиж чадахгүй гэж түүнд мэдэгдэнэ. Тэрээр хажууд нь бас буцаж чадсан Чарлиг харна. Тэрээр гэртээ харахтаа баг мөргөө сэтгэл хөдлөм тэрвэрч тэр түүнийг баяртайгаар ухтана. Тэр шүмдэн имэд ирээдүйд мөрдөө уулзаж тэд хамтдаа хорт бодис хийснийг тайлбарлана. Тэрээр мөн цагаан сарууднууд хаанаас ирснийг хинч мэдэхгүй. Тэд 2048 онд зүгээр л тэнд байсан гэж хэлэхэд түүний эхнэр амьтад хэдэн жилийн өмнө газардсан байж болцсошгүй. Тиймээс газардах эсвэл амьтдын гарч ирсэн ямар ч бүртгэл байхгүй гэж санал болгоул дингийн толгойд нэг санаа төрнө. Дараа нь тэрээр бас буцаж ирсэн Дорианыг баранд очиод уулзаж тэр дан гарахаас сэргийлэх шийдлийг олж цагаан сарууднууд хизээ ирснийг олж мэдэхэд түүнд туслахаа зөвшөөрнө. Тэд Дорианы хүзүүнд байгаа цагаан саруудын соёог авч Чарлид очиж тэр соёог шинжилж түн дээр галт уулын үнс байгааг харна. Гэхдээ Орос биш Хятадаас. Дин Хятадын галт уулын үнс хэрхэн Орост орж ирдгийг ойлгож чадахгүй. Чарли түүнээс ямар нэгэн галт уулын мэргэжилтэн мэдэх хэсгийг асуухад тэр хэн нэгнийг санана. Тэд эцэстээ дингийн биологийн өрөөнд очдог бөгөөд гурвал Мартинаас Оросын амьтан хэрхэн Хятадын галт уулын үнс хүмсний доортой байж болохыг асууна. Мартин энэ нь 1000 жилийн өмнөх 1000 жилийн дэлбэрэлт Эс үүдэлтэй байх ёстой гэж тайлбарладаг. Учир нь тесрэлтийн үнсийг хойд Оросын гүн мөсөн дундаас олж болно. Баг цагаан сарууднууд тэр үед ирсэн байх ёстой бөгөөд мөсөн дотор гүн хөлдсөн гэдгийг ойлгож Орост мөс хэрхэн хайлахыг загварчлахад 2048 он гэхэд бүх мөс алга болдог. Нээлттэй хийснийхээ дараа тэд Анугийн нисэх хүчнээс Оросын нууц томилолтын санхүүжилт хүсэх боловч тэд олохгүй. Тиймээс дин очиод аав Джеймсээс тэднийг тэнд аваачихыг хүсч түүнд тусламж хэрэгтэй гэж хэлэхэд Джеймс тэр даруй зөвшөөрнө. Тэд онгоц ачиж дэслэгч хартж аль болох их шинээр үйлдвэрлэсэн хорт бодис авчран тэдэнтэй нэгдэнэ. Нэгэнт хойд Орос цагаан саруудын байх магадлалтай газарт тэд цасан мотоциклоор явна. Гинэд тэд ямар нэгэн хөндлөнгийн оролцоодоо тулгарч багаж хэрэгсэл бүр луужингааж ашиглаж чадахгүй болно. Тэд мөсийг дэлбэлж нээгдсэн ан цав руу орно. Эцэст нь тэд мөсөн дотор гацсан том объекттой таарна. Тэд төмөр хөрөөгөөр нүх гаргаж дин гадаа байгаа Джеймс, Чарли нарт гарч ирсэн бүхнийг буудахыг хэлнэ. Тэд орж төв хэсгийг олж цагаан сарууд биш харь гаригийн расыг харна. Тэд үргэлжлүүлэн явсаар хид хідэн цагаан сарууд бүхий тасалгаа олж цагаан сарууднууд нь ачаа гэж дүгнэнэ. Заримыг нь алах хорт бодисоор тарилах хийхэд бусад цагаан сарууднууд сэрж эхлэх бөгөөд тэд хоёрыг тарихаас өмнө хид хідэн чөлөөлөгдөн гарц руу чиглэнэ. Дин Чарли Джеймс нарт бэлэн байхыг мэдэгдэж тэд гурвыг нь гарахад нь зогсоож чадсан ч дөрөвдөх нь цухтана. Усан онгоцны доторх баг шаардлагатай бол хөлгийг дэлбэлэх дөрөв тесрэх бодисыг гаргаж авах хооронд Дориан цагаан саруудын соёог дэндөвч охиноо аварч зугцсныг мөрдөхийг хэлнэ. Дин цасан мотоцикл руу буцаж гүйхэд усан онгоцны доторх бусад хүмүүс сэрж довтолж эхэлж буй бүхэл бүтэн цагаан саруудын колонтой тулгарна. Усан онгоцны доторх бүх баг өөрсдийгөө золиослож Дориан бүх дөрөв вийг дэлбэлэхээс өмнө хэрв тэр үхэх гэж байгаа бол өөрийн арга барилаар үхнэ гэж хэлэн хашгирна. Усан онгоц дэлбэрч доторх бүх цагаан саруудыг ална. Дин Джеймс Чарли нарт буцаж ирэхэд Джеймс түүнд зугцсан том гэж хэлнэ. Дин энэ нь эмэгчин гэж хэлэхэд тэд түүнийг зогсоох хэрэгтэй болно. Тэрээр болон түүний аав хоёр цасан мотоцикл дээр үсрэн цасны мөрөөр хянаж эхэлнэ. Тэд салж хэсэг хугацааны дараа дин цагаан сарууд түүний аав руу довтлохоор гүйж байгааг харна. Гэвч Джеймс өрх тавьсан тул цагаан сарууд хурамч зорилтод руу хазаж Джеймс холоос буудаж эхэлнэ. Гэвч энэ удаа цагаан сарууд үнэхээр түүний араас хөөцөлдөж эхлэх боловч дин түүнийг Джеймсэд хүрэхээс өмнө цасан мотоциклоор цохино. Дараа нь хоёул түүн рүү буудаж уулын хад зохионоос унах хүртэл нухрааж байна. Тэд энэ нь үхээгүй гэж таамаглаж тэдний бодол зөв байна. Гинэт цагаан сарууд хаанаас ч юм гарч ирэн тэдэн рүү дайрна. Энэ нь дингийн хөл рүү харуулж түүний араас хөөцөлдөхөд дин Джеймс хоёр ойртох тусам түүний нүд рүү буудаж чаддаг. Дин хорт бодисыг түүний гар руу тарьж дууссан гэж бодсон ч цагаан сарууд хорт бодисын нөлөөг зогсоож өөрийн гараа урж хаяна. Энэ нь дин рүү дайрах гэтэл Джеймс хүүгээ аврахын тулд гараа зүсч цагаан саруудыг цусных нь үнрээр дагуулна. Джеймс аавыгаа алдахаас айсан дин түүн дээр үсэрч Дорианы соёогоор түүнийг хатгана. Эцэст нь тэрээр хорт бодисын өөр тунг авч цагаан саруудын аманд тарьж уулын хад зохионоос өшөглөн унгааж энэ удаа үүр дална. Тэд цасанд ядарсан байдалтай хэвтэж Чарли тэдэнтэй нэгдэнэ. Эцсийн дүр зурагт дин гэртээ ирж гэр бүлээ чанга тэрвэрч дараа нь мөргээ эмээ өвөөдөө танилцуулна. Энэ бүх хугацаанд дингийн дуу хоолой энэ гэр бүлийг хизээж орхихгүй гэж хэлхийг бид сонсно. Гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг аауд байвал лайк болон subscribe хандаарай. За амжилт хүсье манайхаа.